За хамгийн ихэнд бичигдсэн хүмүүс маань одоо хинч энэ хоёр адилхан бишээ гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Дараагийн ярих хүмүүс бас маш сонирхолтой хүмүүс байгаа. Яагаад гэвэл эрэгтэй эмэгтэй буюу хоёр өөр хүүсний хүмүүс байгаа хгүй юу? Яг энэ хоёр жүжигчнийг бүр усны тусал шиг адилхан гэж бас бичсэн байсан. Сайн уу манайхаа бүгдээрээ цоо шинэ хэм бичлэгээр уулзаж байна. За энэ удаагийнхаа бичлэгээ шинэ орчинд буюу унтлагын өрөөнөөсөө хийж гинэ. За яагаад гэвэл урдан дандаа охиноо унтуулчаад том өрөөндөө бичлэгээ хийдэг гэсэн бол өнөөдөр охин маань унтаагүй байгаа. Тэгээд аавтайгаа хамт том өрөөнд зуртаа үзээд тоглоод иж байгаа болохоор нь би унтлагын өрөөндөө бичлэгээ хийж гин. Тэгэд хэдүүлээ ингээд шинэ орчинд бас цоо шинэ сэдвийн талаар ярих гэж байна. Тэгээд таад маань ч гэсэн гарчиг хараад орж ирсэн байх гэж бодож гин. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийн бичлэг дээрээ одоо Монголд олон даалтартай буюу олонний танил тэгээ хоорондоо адилхан сэрдэг хүмүүсийн талаар ярих болно. Би яг нэг ийм бичлэг хийгээд санаагаа болохоор нэг сар бараг 2 сарын өмнөөс гаргасан байхгүй. Тэгэд яг энэ санаагаа нөхөртөө хэлсэн чинь манай нөхөрөөс айгүй их дэмжиэд наач айгүй сонирхолтой байна гэд тэгээ бас надад тэр тэрнтэй адилхан юм шүү гэл надад бас хэлж өгөөл те нэг тийм процесс бол болсон. Тэгээд яг миний энэ бичлэгийг хамгийн хүлээж байгаа хүн гэх юм бол яг манай нөхөр байгаа. Миний энэ бичлэг хизээ орхон гэл хүлээгээд байсан. Тэгээд яг одоо нөхрийнхөө хүслийг биелүүлэхээр ингээд сууж ийн. За тэгээд миний гаргасан чагсаалтанд болохоор нийт одоо 30 чагсаалт бол болсон. Тэгээд яг нэг номер дээр гэх юм уу 2 хүн байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хоёр хоорондоо адилхан ингээл нэг номер гэл явчихж байгаа. Тэгэхээр нийт хэдүүлээ 60 хүний талаар ярина гэсэн үг. Тэгээд яг энэ 60 хүн маань болохоор миний хувьд тэгээд зарим нь болохоор манай нөхрийн одоо гаргасан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг бид хоёрын хувьд одоо жишээлбэл энэ хоёр ингээ хоорондоо адилхан юм шүү гэж харж байгаа хүмүүс маань өөр хин нэгний нүдэнд энэ хоёр ерөөсөө адилхан биш шүү дээ. Яагаад энэ хоёрыг адилхан гэж байгаа юм болоо гэдэг магадгүй зүйлүүдээс гарч ирнэ. Тийм болохоор хүн болгон яг адилхан хардггүй учраас та хэд маань тэн дээрс ойлгож хүлээж аваарай гэж хэлмээр байна. Бас яг энд ингээд чагсаалтанд ороогүй хоорондоо адилхан хүмүүс та хэд маань ингээд бодогдсон тийм хүн байгаа бол бас комент хэсэгт бичээрэй. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг сануулгыг хүргэе гэж бодлоо. Энэхүү бичлэг маань одоо яг хин нэгний доромжлох гэсэн те хин нэгний нэр төрт халдах гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Зүгээр яг миний хувьд ингээд харж байгаагаад энэ хоёр хүн ингээд яг царайны хувьд адилхан юм байна гэж харсан хүмүүсээ л оруулсан шүү. Түүнээс ш одоо юу гэдэг нь зан характерын хувьд ч юм уу те одоо бусад зүйлээр бол адилхан биш. Яг царай төрхөөрөө за эсвэл яг нэг тийм нэг одоо үгэнд яг царай нь бүр хитрхи адилхан биш ч гэсэн яагаад ч нэг юм адилхан санагддаг хүмүүс байдаг шүү дээ те. Яг тийм хүмүүсийг оруулсан 60 хүн байгаа шүү гэдгийг бас юун түрүүнд хэлмээр байна. Бас яг энэ бичлэг дээр цусан төрлийн хүмүүсийг оруулаагүй гэх юм уу? Одоо жишээлбэл нэг юм төрсэн ах дүүнер, төрсэн эгч дүүнер ч юм уу хоорондоо адилхан альтертнууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл UB комедигийн Батагийн 2 дүү байгаа шүү дээ. Орхон Тэмүл 2 хоорондоо бүр үнэхээр адилхан иймэрхүү хүмүүсийг ерөөс оруулаагүй. Одоо бас нөгөө хөтлөгч уянга болон түүний дүүч гэдэг юм уу те. Бас нөгөө ихэр контенттэй хүмүүс байдаг шүү дээ. Тим хүмүүсийг ерөөс оруулаагүй. Яг юм цусан биш ингээд хамаагүй мөртлөө хоорондоо адилхан царайтай хүмүүсийг оруулсан байгаа шүү манайха. Та хэд маань ажиллаар, аяллаар ямар нэгэн байдлаар хилийн дэвс авах гэж байгаа бол дата дэс юм ээ. Заавал авчигаарай. Одоо ч яг 21 дугаар зуун учраас бид бүгдэд энэ дата гэдэг зүйл маань өдөр тутмын хэрэглээ манд болсон байгаа. За тэгээд хамгийн найдвартай сүлжээтэй, хамгийн хямд үнэтэй дата дэсимийг юуны сэмцэг юмнээс аваарай. Хамгийн том давуу тал нь бид бүгдийн санхүү тэмнэлттэй буюу хамгийн хямд үнээр Монголдо худалдаалагддагаараа давуу талтай. Одоо төлөө хоорондоо адилхан альтертнуудынхаа чагсаалт руу оръё. Гэхдээ ингээд яг нэгт бичигдсэн альтертнууд ингээд хоорондоо илүү адилхан ч гэдэг юм уу те. Эсвэл чагсаалын сүүлээр байгаа хүмүүс хоорондоо илүү адилхан гэдэг юм ерөөсөө байхгүй. Зүгээр толгой дотор орж ирсэн дараалалаа бичигдсэн байгаа шүү манайхаа. Яг энэ хүмүүсийн чинь тэгээд яг нэг дор бол бичтгүүн бэлээ. Ингээд яг хэд хоногийн дараа те тэр хоёр чинь нэрээ хоорондоо адилхан шүү гэл гинт ингээд толгой дотор орж ирэл тэгэл тэр болгоныгоо хадгалаад тэмдэглээд бичээд явсан гэсэн үг. За хамгийн ихэнд бичигдсэн хүмүүс маань яг 2 эмэгтэй жүжигчин байна. За энэ хоёр маань болохоор анхны болон долхор гэдэг 2 жүжигчин байгаа. За тэгээд яг царайг ингээд харангуут яг үнэхээр адилхан бол биш шүү дээ тий. Гэтэ яагаад чи ингээд цаанаасаа нэг хүмүүс нэг адилхан санагддаг нэг тийм байдаг та тий. Та хэд тэгж санагддаг уу? Тэгээд би ч гэсэн яг ингэж хараагүй мөлий 2012 онд
Болоод цэг хэмээн дээр бас яг энэ хоёр жүжигчнийг бүр усны тусал шиг адилхан гэж бас бичсэн байсан. За чагсаалтын хоёрт болохоор контент бүтээдэг бас хоёр эмэгтэй байгаа. За нэг нь болохоор ютубер, нөгөөх нь болохоор фейсбુક дээр юм хөгжилтэй рил байдлаар контент бүтээдэг. За ютубер нь болохоор Ану манаага, за харин фейсбુક дээр контент бүтээдэг охин болохоор Үзмэ гэдэг нэг охин байгаа. За сүүлийн үед нэлээд юм хөгжилтэй рил хийж гарч ирсэн те. Яг ийм viral болсон бичлэгүүд нь болохоор 1.3 сая, 1.4 сая гэх мэтчлэн маш их хүмүүс бас ингэж үзэлтээрээ хүрдэг ийм охин байгаа хгүй. Тэгэд энэ хоёр болохоор яг нэг юм ихэр гэж хэлэх нь цаашаа яг ийм төрсөн ихч дүү шиг харагддаг. Тэгэд энийг манай нөхөр бүр амар хэлдэг байхгүй. Бүр Ану Үзмээр үнэхээр адилхан гэд хэлдэг. Тэгэд Анугийн бас нэг бичлэгнийхэн доош гэсэн хүмүүс бичсэн байлээ. Үзмээтэйстэй адилхан шүү гэд биччихсэн байсан. Энэ хоёр маань яг бие бинийгээ харж исэн юм уу, бие бинийгээ мэддэм үгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ хоёулаа контент бүтээдэг, хоёулаа маш их хандлтыг авдаг учраас хүмүүст орно ингэ сэтгэлээ үлдээгээд харсан байх гэж бол бодож байна. Тэгээд миний хувьд ч гэсэн яг нөхөртөөгөө яг санал нэг байна. Яг л нэг юм төрсөн ихчдүү шиг бол харагддаг. Чагсаалтын 3 дугаарт Жимини болон Бендрианер байгаа. Жимини хүмүүс болохоор Фави хамтлагийн гишүүн гэдгийг нь маш сайн мэддэг. За тэгээд энэ хэд ч яг энэ хамтлагаараа YouTube суухтай, Facebook пэйжтэй тий тэгэд контентууд нас олон хүмүүст хүрдэг. Тэгээд гишүүдийнхэн тус бүр Instagram аккаунтууд нь бас олон дагагчтай. Одоо жишээлбэл Жиминигийн өөрийнх нь аккаунт нь 345 мянган дагагчтай байгаа хгүй юу. Тэгэд яг хамтлагийн 4 гишүүнийх нь 3 насны өмнө гэдэг нэртэй гэдгээр маш алдартай ийм одоо контент бүтээгчд байдаг, бас жүжигчд байдаг тийм ээ. За Бендрия болохоор жүжигчин Аглуугийн охин байгаа. За тэрээрээс Instagram дээр 11 мянган дагагчтай. Тэгэд надад болохоор энэ хоёр маань үнэхээр адилхан царайтай санагддаг. Бүр ингээд барыг мэдгүй хүн энэ хоёрыг ингээд тус зургийг харах юм бол нэг хүн гэж харж магадгүй юм шиг зэ. Бүр тийм адилхан шиг санагддаг байхгүй юу? Тэгэд үтсэн зургийг оруулчихъя. Та хэд маань адилхан санагдаж гин үү? Яаж ийн гэдгээ комент хэсэгт бичээрэй. Чагсаалтын 4 дахь хүмүүс болохоор дуучин Хишиг Далай болон Екатерина онлайн шопинг админер байгаа. За тэгээд надад энэ хоёр яагаад ч нэг тийм төстэй царайтай юм шиг харагдаад идэв байхгүй юу? Та хэд маань тэгж харагддаг уу? Одоо жишээлбэл одоо намайг ч юм уу те дуучин Хишиг Далайтай адилхан гэвэл хүмүүс бүр юу яриад байгаа юм бэ? Үнэхээр өөр царайтай гэдээ бараг бүгд эсэргүүцсэн те 100 хүн 100-уулаа эсэргүүцсэн. Тэгвэл яг дуучин Хишиг Далай Екатерина онлайн шопинг админ хоёр болохоор нэг тийм цаанаа нэг тийм яг төстэй юм шиг санагдаад идэг. Та хэд маань тэгж санагддаг үгүй юу? 5 дугаарт Киви хамтлагийн нэг гишүүн орсон байгаа. Гэхдээ энэ 30 чагсаалтанд Киви хамтлагийн гишүүд бүгдээрээ орсон байгаа. Бүр маш сонирхолтой. Киви хамтлаг маань 3 гишүүнтэй. Тэгээд 3 гишүүн нь гуруулаа орсон байгаа. Тэгээд хэдүүлээ ингээд хоошоо явах тусам гарах болно. За яг энэ 5 дугаарт болохоор Киви хамтлагийн дуучин Ука, загвар зохион бүтээгч Катясал хоёрыг бол оруулсан байгаа. Тэгэд энэ хоёр бүр үнэхээр адилхан штэ бас тий. Бараг ихрүүд гэж хэлж болохоор юм шиг тийм адилхан. Тэгээд хэдэн жилийн өмнө ч гэсэн яг энэ хоёрын хамт ахуулсан зураг мураг ингээл маш их ингэж цацагдаал ингэж viral болж исэн. Тэг хүмүүс ч гэсэн яг энэ хоёрыг маш адилхан гэж бол тухайд бол ярьж исэн. 6 дугаарт говийн бор бэлгүүн болон бархсын аав байгаа. За говийн бор бэлгүүнийг бол та хэд маань бүгдээрээ мэдж байгаа гэж бодож байна. Бархсын аав гэдэг нь болохоор одоо яг бархас гэдэг Instagram дээр 16 мянган дагагчтай нэг хүү байдаг. Энд зургийг оруулчихъя. Тэгээд би та хэдийг ямар нэгэн байдлаар бахарсан бичлэгийг үзчихсэн гэж бодож байна. Нэг хэсэг бичлэгүүд нь ингээл маш их viral болол хүмүүс ингээл нэлээд үздэг байсан. Тэгэл яг нэг юм хайр гэж юу болох юм мэдхүү өнтер гэж байла. Айгүй хөөрхөн бичлэг гэдэг нэг хүү байдаг шүү дээ. Яг тэр хүүгийн аав нь тэр бэлгүүнтэй үнэхээр адилхан санагддаг надад. Ингээд бараг ингээд мэдгүй хүн бас ингээд хараад нэг хүн гэж хэлж болохоор ч юм шиг те маш адилхан царайтай санагддаг байгаа. Чагсаалтын 7 дугаарт Тэнэ болон дуучин Цэлмүүний нөхөр гэдэг чагсаалт гарч ирсэн. За энэ чагсаалтыг болохоор яг манай нөхөр голчиж гаргаж ирсэн байгаа. За дуучин Цэлмүүний нөхөр бол таад маань бүгдээ Instagram-аас харж ирсэн байх гэж бодож байна. Тэнэ болохоор хамгийн анх Funk and Trap гэд хамтлагаас ингэж гарч ирж ирсэн шүү дээ. Анхандаа энэ хэд ч яг бүжгийн хамтлаг байгаад нэлээд бас ингэж одоо юу гэдэг хүмүүст ингэ хүршээсэн гэх юм уу. Яг бид хэдийг 10 жил тахт ингээл аргуул дээр Funk and Trap ирлээ гэж бид нэр ингээл бөө юм болж ингэж үздэг бол байсан. Тэгээ Тэнэ одоо болохоор яг нэг миний мэдж байгаагаар NBA Tokyo-г бас хөтлөөд байгаа харагдчихжээ. Тэгэд энэ хоёрыг бас ингэж адилхан гэж гаргаж ирсэн байгаа. 8 дугаарт байгаа хүмүүс нь маш сонирхолтой зэм манайха. Яагаад гэвэл нэг нэвтрүүлэгт орж
гарч ирсэн байгаа. За нэвтрүүлэг хэмээг нэг шоунд орж гарч ирж исэн. За энэ болохоор яг Тэнгисийн ирэг дээр 24/7 шоу байгаа байхгүй юу? За гэхдээ ингэж хамт бол яг оролцож байгаагүй. Нэг нь season 1 дээр нь ороод нөгөөх нь season 2 дээр нь орсон буюу яг төгсөө болон хүсэл наргаа. За хүслэн болохоор яг season 1 дээр нь ингээд эхний дугаараас ороод явж ирсэн шүү дээ. Төгсөө болохоор season 2-оос бас яг эхний дугаараас нь ороод явж ирсэн ийм хоёр оролцогчд байдаг. За тэгээд төгсөөч гэсэн ингээд хэлжсэн шүү дээ. Ман чинь ингээд season 1 дээр оролцож ирсэн тэр хүслэнтэй адилхан хүмүүс намайг хүслэнтэй адилхан гэж хэлдэг гэж бас өөрөө ярьжсэн байдаг. Дараагийн ярих хүмүүс бас маш сонирхолтой хүмүүс байгаа. Яагаад гэвэл эрэгтэй эмэгтэй буюу хоёр өөр хүсний хүмүүс байгаа байхгүй юу? За эмэгтэй нь болохоор урд нь үндэсний дээдлэгт одоо сакс тоглодог байсан. Яг одоо тоглолцоогүй нь бол мэдэхгүй байна. Бобо гэдэг тамирчин байгаа. Эрэгтэй нь болохоор Монголц багийн гишүүн 910 байгаа. Саяхан ч гэсэн Facebook дээр те Бобо 912 адилхан байна уу гэж нэлээд хингээл явсан шүү дээ те. Тэр зургнуудыг харахаар бүр үнэхээр адилхан байгаа байхгүй юу? Тэгэд бас маш сонирхолтой юм болохоор энэ хоёр манд хоёулаа 2002 оны 7 сард төрсөн юм байна. Тэгээ хоёулаа бас дарахных гэдгээрээ адилхан болж таарсан. Салтын 10 дугаарт Марл болон Маргад нарыг оруулсан байгаа. За Маргадыг хэдүүлээ яг Voice Mongolia 2018 оны шилдэг оролцогч гэдгээрээ мэддэг буюу яг одоо бүр илүү сайн мэддгээр Magnet Brand байгаа. Марл болохоор яг 5 жилийн өмнөх яг Монгол ичдээ дээр гардаг үсэж тэ нөгөө намайг сонгооч гэдэг нэвтрүүлэг байдаг. Тэр нэвтрүүлэгт орж исэн орны хэдүүлээ бас мэднэ. Ялангуяа яг яаж санах вэ гэхлээр нөгөө комедиан гангатай хэсэг байдаг ч тийм чинь ган яав сонгогдонгуудаа нөгөө нэг хамт тэр сонгосон охинтойгоо чаргаар гулгаад өөрөө яг ингэ эмгтэй шиг суугаад нөгөө охинороо төрүүлж мөрүүлээл те тэгснэ зас авч ийсэн ингээл нүрийг нугааж муугаал яг тэрийг нөгөө нэг ардын бууданд орсон комедианаар нь үзээд ёо гангаа гэл нэг тийм хэсэг байдаг ч тийм хөөе гангаа марлаа суулгахгүйсэн юм уу ган сууцаа энэ арай. За энэс одоо мордо төрөндөө. За мордо төрчтэй. Хэж тусаг бахад түрээ хэвчлээ да. Гангаа тэрчээ хасууя. Мордо нэг юм бэ. За. Яг тэрэн дээр ордог тэр Марл гэдэг охин байгаа хгүй юу. Тэгээ надаа яагаад чи энэ хоёр нэг тийм төстэй царайтай юм шиг санагдаад байдгийн. Бүр амар адилхан гэж хэлэхгүй ч гэсэн яагаад чи нэг тийм төстэй. Чагсаалтын дараагийн хүмүүсийг болохоор одоо хинч энэ хоёр адилхан бишээ гэж хэлэхгүй байх гэж бодож байна. 100 хүн байлаа гэхэд 100 уулаа энэ хоёр нэрэл үнэхээр төстэй шүү гэж хэлэх юм болов уу гэж хараад байгаа. За энэ хүмүүс нь болохоор жүжигчин Гэрэл Цэцэг, Мисс Ариун Цэцэг нар байгаа. Тэгэд хэдэн жилийн өмнө ч гэсэн яг те энэ хоёрыг ингээл хүн болго ингээл адилхан гэж яриад Facebook дээр ингээл маш ихээр ингэж яригадаад за тэнгуүтэ Mobicom рекламд хүртэл хамтдаа тоглосон байдаг. 12 дугаарт Хеслийн дүү равиолитэй адилхан юм шиг санагддаг. За Хеслэхээр одоо таад мань бүгдээрээ л бас мэддэг болсон байх гэж бодож байна те. Жүжигчин Батхуугийн одоо хүүхдүүд байгаа. За тэгээд яг тэр хүүг нь болохоор Хануу гэж хэлсэн байсан. Гэтэ бүтнээр нь бол мэдэхгүй байна. Тэр хүү надад комеди хийж гарч ирсэн равиоли байдаг ч те. Равиолитэй адилхан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яагаад ч нэг тийм өсний цэцлэлтэнт адилхан юм шиг те. Тэгж бол санагдаад байдаг. Дараагийн ярих хүмүүс маань бас л нэг нь хүүхэд, нэг нь том хүн байгаа. За хүүхэд нь болохоор Нэгүнэт гээд Instagram хаягтай хүүхэд байгаа. Нөгөө том хүн нь болохоор Нурка гээд одоо Номо Нурка гэж бас нэлээд ингэж бичлэг нь viral болдог. Хүмүүс нэлээд хүрдэг ийм хос байдаг шүү дээ, тэ. Тэр хосын эрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэд энэ хоёр бас үнэхээр адилхан царайтай заяа. Надад бол тэг санагдаад идэв. Яг тэр хүн ингээд том болоод яг Нурка шиг болох юм шигтэй тэгээ санагддаг. Тэгээд яг энэ хүүгийн ээж нь болохоор бас инфлюенсер охин байдаг. Яг Instagram дээр болохоор Miss I Gold гэд хаягтай тэр охин байгаа. Салтын 14-р яг сая ярьсан нөгөө ээж нэгэд ярьсан ч тийм Miss I Gold гэд. За тэр охин болохоор надад дуучин Донотой бас адилхан харагдаад байдаг. За Доно болохоор яг Instagram дээр Good Grandma гэдэг Instagram хаягтай. За тэнгүүтээ бас яг ануухай шоуд орж бас нэлээдгүй хүмүүс таньдаг болсон ийм бас эмхтэй байгаа. Тэгэд энэ хоёрын яагаад чи юм царай төрхөнтэй нэг цаанаа бас нэг тийм төстэй юм шиг харагдаад байдаг байхгүй юу? Одоо хэдүүлээ чагсаалтынхаа дунд руу буюу 15 дахь дугаар руу орж ийн. За үүнд болохоор жүжигчин Отгон тунгалаг болон бүжигчин Бимба нарыг бол бичсэн байгаа. За бүжигчин Бимба хэдүүлээ яг хувьсэл продакшны зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны гол дүр буюу яг биеийн үлгчийн дүрт тоглосон гэдгээр нь маш сайн мэддэг. За тэрээр бас Монгол хаан жүжиг дээр яг одоо бүжиглж
бас гарч ирсэн байлээ. Жүжигчин Отгон тунгалгыг хэдүүлээ яг хамгийн тод томруулнаар болохоор Эрвэхээс өдөр киноны гол дүр гэдгээр нь маш сайн бас мэддэг байгаа. За би яг энэ хоёр хүнийг бүр нэг хүн гэж боддог байсан. Яг л энэ хоёр ч анх гарч ирэхдээ бас нэлээ олон жилийн өмнө гарч иржсэн шүү дээ. Тэгэд яг нэг хүн гэж эргэлзэж явж байгаад яг сүүлд нэг нь бүжигчин юм байна, нэг нь жүжигчин юм байна гэж мэддэг болсон байхгүй юу. Тэгэд биеийн хувьд ч гэсэндээ те царайн ч адилхан, биеийн пропорцн ч адилхан ер нь маш төстэй санагддаг. 16-ад Wasabi самтлагийн дуучин Жасмин Баяраа хоёр байгаа. За Жасмин болохоор одоо ч ингээл уран бүтээлээ хийгээл хамтлагтай байгаа штэ тий. Баярааг болохоор хэдүүлээ яг хэдэн жилийн өмнө контент хийдэг байснаар нь маш сайн мэддэг. Одоо яг бид бүгдийн мэддгээр нөгөө мэдгүйгээд сайхнаа анар хоёр байгаа штэ. Яг сайхнаатай урт нэлээд их ингэж контент энэ төр хийж гарч иржсэн байхгүй юу. Тэгэд одоо яг юу хийж байгааг нь сайн мэдгүй байна. Яг сүүлд миний харснаар болохоор нэг тийм студ түрээсэн юм дээр нэлээд их гарч ирж байгаа харагдсан. Тэгэд яг энэ Жасмин Баяраа хоёр маань болохоор нэлээд төстэй бас харагддаг. Дараагийн хоорондоо төстэй эрхмүүд болохоор дуучин Сережа болон комедиан Тэнгис нар бэлээ. Тэгээд Тэнгис болохоор яг сүүлд UB comedy дээр нэлээд ингэж гарч иж байгаа шинэ комедиан гэж бол хэлж болно. Тэрээр өөрийнхөө нэг яриан дээрээ хүмүүс намаа ингээд дуучин Сережатай адилхан гэдээ гэж хүртэл ярьж илээ. Мал би нөгөө нэг бичлэгэн дээр Сережа дээр ялахгүй нэгэд нэг тиймэрхүү ярьсан баггүй. Тэр чин жоок шүү. За манайга би бас залруулж хэлэхгүй болохгүй байна те. Хүмүүс уурлаад байна. Бухимдж байна үгүй. Нэг хүн над руу бүр чатаар орж ирсэн шүү дээ. Чүм одоо юу гэдэг юм уу гэдэг ингээд үгүй. Чи угаасаа илүү хөөрхөн заа юм аа юу гэдэг. Тэгэд яг энэ хоёрыг харангууд бүр ямар адилхан юм бэ? Бүр үнэхээр адилхан юм аа гэж бол арай хэлэхгүй зэ. Гэхдээ ингээд нэлээд төстэй байдаг шүү дээ. Яг ингээд сайн харангууд гэтэл энэ хоёр яг жоохон төстэй юм биш үү гэж нэг юм харагддаг хүмүүс байдаг та тий. Яг тэгэж бол харагдчихилээ. Дараагийн ярих хүмүүс нь болохоор бас нэлээд сонирхолтой хүмүүс юм байна. Яагаад гэвэл нэгэнд эрэгтэй, нөгөөх нь эмэгтэй хүн байгаа хгүй. Тиймээ эрэгтэй мөртлөө эмэгтэй дүрд хувраад яг тэр эмэгтэйтэй адилхан болчдөг зэ. Таад мань одоо гадарлаж гинөө. За тэгэхээр яг эрэгтэй нь болохоор нөгөө багийгээд бас юм хөгжөлтэй контент хийдэг залуу байдаг штэ. Facebook дээр, YouTube дээр юм хөгжөлтэй контент хийдэг. Тэгэнгүүтээ бас юм клип дуу хийгээд байдаг. Турмаа гэдэг эмэгтэй нь бас ингэж нэлээд олон дагагчтай reel энэ төр хийдэг эмэгтэй байгаа хгүй. Тэгэд яг тэр багийн эмэгтэй дүрлөө ингээ хувирхаараа тэр боломжтой маш адилхан болдог зэв. Тэг хүмүүсээс яг энэ хоёрыг нэг хүн гэж маш их андуурдаг байсан гэж бичсэн байлээ. Тэгэд яалтчгүй ингээд эмэгтэй дүрлөө хувирхаараа яг тэр болормаатай үнэхээр адилхан болдог. Ядчил нь хоёулаа ингээд өндөр, хоёулаа туранхай тэгэд үнэхээр адилхан бол харагддаг байгаа. 19-т MF TV-гийн анхууш болон за урд нь нөгөө зөвүүн яриа ток шоу гардаг байсан шүү дээ. Тэр ток шоуны хөтлөгч Оргилнор байгаа. За MF TV-г бол одоо бараг л мэдгүй хүн байхгүй шүү дээ. Маш инээдтэй бичлэгүүд хийдэг. Одоо бараг л бүгд монголч тэр даяараа MF TV-г үздэг, хардаг болчихсон юм шиг санагдаад байгаа. Зөвгүй яриа болохоор одоо яг сүүлд нэвтрүүлэг хийгдэхээ болчихсон. Гэтэ тэр Оргил бас тусдаа ингээл өөрийнхөө хувийн юмгаас хийгээд явж байгаа нь харагдчихсан. Би тэгээд яг яаж энэ хоёрыг адилхан гэдгийг мэдсэн бэ гэхлээр одоо тэр Оргилийн эгч нас оноо тэргэлгээд нэгч байдаг штэ. Бас хуваараа ингэж reel энэ төр хийдэг. Олон дагчтай эгч байгаа. Тэгсэн чи яг тэр эгч тэр MF TV-гийн хоёртой 6 хуулчихсан байсан байхгүй юу? Тэгснэ энэ онхууш бүр манай дүүтэй ямар адилхан юм бэ гэд тэгээд яг ингэ царайг харсан чинь Оргил онхууш хоёр бүр үнэхээр адилхан юм билээ. Тэгээд тэрнээс нь би нэрэл энэ хоёр үнэхээр адилхан юм байна гэж харсан байгаа. 20 дугаарт Санти болон тулгат нарыг бичсэн байгаа. Яагаад гэвэл Сантиг хүмүүс яг нөгөө комедиан хөтлөгч гэдгээр нь мэднэ. Тулгат болохоор сүүлд Rocket Bay-лөө Dis дуу хийж гарч ирсэн штэ. Тэгсэн чинь Санти нөгөө нэг UB comedy-ха тэр рекламыг тулгатын дуун дээр ингэж дуулж байгаа байдлаар ингэж дагаж дуурайч хийгээд тэгээд тэрнээс нэг харангуут энэ хоёр бас үнэхээр адилхан харагдчихсэн. Яг юм царай адилхан биш гэсэндээ зүгээр ингээд биеийнх нь байдал ч юм уу те ер нь нэлээд төстэй харагдсан болохоор энэ хоёрыг оруулсан байгаа. 21-т улсын хурлын гишүүн гэсэн оюун гэрэл болон за гавьяат тамирчин хөдөлмөрийн Баатар цалт Гүндэгмаа нарыг ол оруулсан. Тэгэд энэ хоёрыг болохоор би яг ингээд өөрөө те энэ хоёр ч адилхан штэ гэж бодож бол оруулаагүй ялчгүй Facebook дээр сүүлс ингээд явж исэн те ингээд энэ хоёр ч ямар адилхан юм бэ гэдэг зураг явж агаад нэрэл энэ хоёроос адилхан юм байна бичлэг дээр оруулж болох юм байна гэж бодоод оруулсан байгаа. За 22-т болохоор инх цэцэг Эва гэдэг ийм
Facebook дээр. За тэгээд 29,000 дагагчтай ийм хүн байгаа байхгүй юу? За энэ хүнтэй адилхан хүнийг болохоор би Мишель Баттулга гээд Instagram дээр 173,000 дагагчтай эмэгтэйг бас оруулсан байгаа. Тэгээ миний ингээд харснаар энэ хоёроос нэлээд төстэй юм шиг бол харагдсан. Яг одоо нөгөө нэг энэ яг минийхээр болохоор яг тэр бүжчин бямба жүжигчин отгон тунгалаг гэдэг шигтэй яг тэр хоёр шиг ингээд санагдсан. Нилээн төстэй бас ингэж андуурагт гарч юм шигтэй. Бас яг ингээд царайг нь харангууд бүр тийм адилхан бол биш заяа. Гэтэ яагаад чи нэг юм төстэй юм бас ингээд цаана байгаад байгаа юм шиг харагдсан байгаа. Дараагийнх нь болохоор Монголд багийн одоо тоглолтыг тайлбарлаад байдаг К гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Тэр залуу яг жүжигчин Димит Баатартай маш адилхан харагдаад байгаа. Та нарт тэгж харагдсан уу? Яг тэр жүжигчин Димит Баатрийн залуугийн дүр бараг К-ч юм шигтэй. Бүр үнэхээр адилхан бол харагдаад байгаа. За тэгээ та хэд маань үүнтэй санал нийлж гинүү, нийлэхгүй нү? 24-т болохоор 2 загвар өмсөгчд байгаа. За нэг нь болохоор Мисс Ану, нөгөөх нь болохоор загвар өмсөгч модель Цэдо нарыг бол оруулсан. За Цэдог болохоор би тэгэд яг нөгөө Тютю гэдэг киноны гол дүр гэдгийг нь мэддэг. Мисс Ануг бол ялшгүй Мисс Ану гэдгийг нь хэдүүлээ мэддэг шүү дээ. Тэгэд энэ хоёр маань бүр амар адилхан биш ч гэсэн ерөнхийдөө нэг тийм монголчууд төрхтэйч гэдэг юм уу те ер нь бас нэлээд төстэй харагдаад байдаг. 25-д татар хамтлагийн дуучин Мөги болон жүжигчин Сумья нарыг онцолж байгаа. За яагаад гэвэл яг саяхан татар хамтлагийн баримтат кино гарсан байлээ. Яг татар нэртэйгээр гарсан. За тэгээд яг тэр кинон дээр Мөгийн дүрийг жүжигчин Сумья бол гаргасан байлээ. Тэгэд мэдээж хэрэг энэ бодит амьдралаас сэтүүлсэн кино учраас Мөгитэй одоо адилхан жүжигчнийг бол тоглох нь ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд яг тэр Сумьягийн дүр нь Мөгитэй бас нэлээд юм төстэй юм шиг бол харагдсан. 26 дугаарт 2 эмэгтэй дууч орсон байгаа. За эхнийх нь болохоор зохиолын дуучин Дэлгэрмаа, нөгөөх нь болохоор дуучин Насан буян хоёр маань байгаа. Тэгэд энэ хоёр маань бас нэлээд төстэй царайтай. Гэтэ яг адилхан гэж хэлэхгүй ч гэсэн ийм төрсөн гिचдүү гэж хэлж болох үедээ тийм хэмжээний нэлээд төстэй царайтай байгаа. 27 дугаарт Кевин хамтлагийн дуучин Халуна, дуучин Сэрчманар орсон бэлээ. За тэгээд яг түн шиг шоун дээр бас дуучин Халуна, Сэрчмаа дуучид ингэж одоо дуурах гэх юм уу? Яг түүний дүрд ингэж хуурсан юм байна л да. Тэгсэн чинь үнэхээр адилхан харагдчихсан. Тэгэд яг тэр шоун үеэрээ ч гэсэн тэг хүмүүс өстө яг л Сэрчмаа болсон байна гэл тэ тиймэрхүү байдлаар хүмүүс биччихсэн. Тэгээд яг энэ хоёрын зургийг ч гэсэн оруулж исэн бэлээ. Тэгэд харангуут бүр үнэхээр адилхан байгаа хгүй юу? Дараагийнх нь болохоор мөн л Кеви хамтлагийн дуучин Намунаг оруулсан. За Намунаг болохоор Sweet Motion хамтлагийн дуучин Санаатай адилхан гэж бол оруулсан байгаа. Тэгэд энэ хоёр маань яг адилхан биш ч гэсэн бас нэлээд төстэй. Бас олон жилийн өмнөх нэг юм нийтлэл гэх юм уу пост байгаа хгүй юу? Тэрэн дээр бас л ингээл яг энэ хоёрыг үнэхээр адилхан гэл тиймэрхүү байдлаар оруулж исэн юм бэлээ. Тэгэхээр би ганцаар ингэж хараагүй бас хүмүүс ч гэсэн ингэж харж ийна гэж бол харсан. 29-т болохоор яг адилхан бол биш. Гэхдээ миний хувьд энэ хоёроос нэлээд төстэй. Яагаад чи нэг юм адилхан юм байдаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэг таад маань санал нийлж магадгүй, санал нийлэхгүй ч гэж бас магадгүй. За энэ хүмүүс маань хэн бэ гэхлээр Сэндэр болон Ану харчунаар байгаа. За Сэндрийг болохоор одоо бидний нууц подкастыг хөтөлдөг. За бас комедиан Батаг ихнэр гэдгээр хүмүүс маш сайн мэднэ. Ану харчууг бас яг ютубер гэдгээр хүмүүс нэлээх мэддэг байх гэж бодож байна. Хоёулаа ер нь бол ингээд яг ютубын салбарт байдаг ийм хүмүүс байгаа. Тэгээд надад л яагаад чи цаанаас нэг тийм төстэй юм байдаг юм шиг санагдаад байдیں۔ За хамгийн сүүлд буюу 30 дугаарт бас л манай Монголцын гишүүн орсон байгаа. За энэ бол Эмзинөө байгаа. Эмзиног бат инэрлэлтэй адилхан гэж бол бичсэн байгаа. За энэ санаагаа бас л яг Facebook-ээс авсан. Энэ хоёрын ингээд харьцуулсан зургийг тавиад хүмүүс ингээд адилхан юм ба гэж баахан ингээд бичээд комментууд бас бичсэн байсан. Тэгэхээр нэрэл бас төстэй юм байна гэж бодоод одоо энэ чагсаалтанд ингээд оруулсан байна. За тэгээ та хэд маань миний энэ чагсаалттай санал нийлж гин үү, нийлэхгүй байна уу? Бас магадгүй орхигдуулсан хүмүүс байна уу? Хэрвээ байгаа бол коммент зэгт бичээрэй. Бас яг хэнийг одоо яг аль хоёр хүмүүсийг хамгийн адилхан гэж харсан бэ гэдгийг манайхаа бас коммент зэгт бичээрэй.
За ингээд энэ удаагийнхаа бичлэг дээрээ та нартай Монголынхаа олон танил хоорондоо адилхан хүмүүсийн талаар ярьж өглөө. За мэдээч хэрэг гадаадын олон танилуудыг бас ярьж болох байсан баг. Гэхдээ хитрхээ замраагүй болчихно гэж бодсон. Бас өөрөө яг Монголынхаа ховж үеийг ярьдаг учраас зөвхөн Монгол дотор ингээд ярьсан зөв юм байна гэж бас харсан байгаа. Намайг бас хүмүүс ингээд тэр мөн үү, энэ мөн үү, энтэй ингээд адилхан гэдэг комментууд бас нэлээд хийрдэг. За тэр хүмүүсээс энэ дээрээ халтгаан дурдчихъя зэ манайха. Намайг болохоор нөө хинтэй адилхан гэдэг тийм. Фавийн бас ундралтай адилхан гэж нэлээд хүмүүс яриад байдаг. Бас бүр ингээд хамгийн их ярьдаг нь адтай жалууд дээр тоглосон охинтой адилхан гэж бүр маш их коммент ирж исэн. Тэгээд миний өмнөх бичлэгийг үзээгүй хүмүүс байх юм бол би адтай жалуудад тоглож байгаагүй шүү манайхаа. Тэгээд тэр охинтой бүр ингээд айгүй адилхан гэж яриад байдаг байхгүй юу? Окей. Энэ хүртэл бичлэгтэй манд хамт исэн та нартай маш их баярлалаа. Тэгээ та хэд манд таалагдсан бол лайка дараарай. За бас заавал комент бичээрэй. Тэгээд subscribe даж дамжаагүй хүмүүс байх юм бол заавал subscribe дараарай. Тэгээд би өмнөх нэг бичлэг дээр ярьжсэн. Ингээд влог хиймээр байгаа. Тэгээд тусдаа ингээд сувг нээдэм билүү гэж бодож байгаа гэсэн чинь хүмүүс энэ сувг дээр л ингээд оруулаад явчаач гэд тэгжсэн. Тэгээд удахгүй бас ингээд влогууд маань 1-2-оор орж эхэлнэ. Юу ч гэсэн манай аавын төрс өдөр болсон байгаа. Аавынхаа төрс өдрийг маш гоё тэмдэглэсэн влогоос оруулъя гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая баяртай.